Хар хорин захыг шин суурьшлийн бүс яармагтай холбох дүүжин замын тээврийн барилгын ажил 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 орчим хувьтай явж байна. За тодруулбал Арцад өнөр хороол чиглэлд хэрэгжиж буй уг төслийн хүрээнд 19 тулгуур багныг бүрэн суурилуулж дууссан ба энэ 12 дугаар сард бүрэн ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Дүүжин замын тээвэр ашиглалтанд орсноор хар хорин зах орчмоос яармаг хүртэл богино хугацаанд зорчиж хотын хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байна. Дүүжин замын тээвэр нь барилгын хугацаа богино, хөрөнгө оруулалт харьцангуй бага, газар чөлөөлөх шаардлага багтаагаас гадна байгаль орчинд ээлтэй байна. Мөн 100% цахилгаанаар ажилладаг тул дуу чимээ, агаарын бохирдол үүсэхгүй. Дүүжин замын тээврийн нэг шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүүцэх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд одоогоор барилга угсралтын ажил 70 орчим хувьтай явж байна гэдгийг хэлж байна. Одоо барилга угсралтын ажил 70% болж байгаа. Нийт төслийн гүйцэтгэл 61%. Нийт 150 контейнер одоо чингэлэг ачаа орж ирэхээс 128 нь ороод ирсэн. Үлдсэн одоо шаардлагатай үлдсэн одоо нийт 98 кабинаас 28 кабин ороод ирсэн байгаа. 70 кабин бол нааш ирж байгаа. Ган татлагад одоо шаардлагатай тоног төхөөрөмжүүд манаас одоо галын хөнгөлөлтөд хийгээд байж байгаа гэсэн үг. Арцад өнөр хорооллын чиглэлд хэрэгжиж байгаа уг төслийн хүрээнд 19 тулгуур багныг бүрэн суурилуулж 2 буудал болон гаражийн барилга, буудлын заслын ажлыг хүргэжлүүлэн гүйцэтгэж байна. Мөн дүүжин замын тээврийн системийн үндсэн бүрэлдэхүүн болох хүнд даацын ган татлагууд төслийн талбайд бүрэн иржээ. Тус бүр нь 56 тонн жинтэй нийт 112 тонн бүхий 2 том дамраас бүрдэх юм байна. Мөн кабель болон зорчигч тээврийн кабинуудад ашиглагдах тоног төхөөрөмжийг бүгд найрамдах Франц улсаас импортлсон байна. 4-р сарын сүүлээр кабелийг тулгуур багнуудад агаарт сүвлэх, нарийн тохиргоо хийх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Нийт 19 тулгуур багнтай 2 буудал стейшнтэй 19 тулгуур багныг бол бүтэн өгсрөө дууссан байгаа. 2 стейшны буудлынхаа барилгын бетон цэцгэлтэй ажил хийгээд дууссан. Одоо дотоод заслын ажил маань үргэлжилж байгаа. Бид нар одоо 4 сарын 29-ээс ахуулаад ган татлага татах ажлаа одоо эхлүүлэх гэж байгаа. Энэ ажил маань ойролцоогоор 2 сарын хугацаанд үргэлжилнэ. Наадмын үеэр ган татлага турших одоо хоосон ган татлагаа дан явуулж турших ийм туршилтын ажил маань бас эхлэх байгаа. Тэгээд үүний хойноос одоо стейшнүүд дээр байрлаж байгаа мэдрэгчүүдийн туршилт, тэгээд кабинуудын туршилт, кабин болгоныг ачаалал өгж үзнэ. Нийт системдээ бүх одоо 98 кабина өлгөөд бүгдэнд нь бүрэн даац одоо дотор нь зуны улиралд бол 750 кг-аар ус хийгээд боломжгүй одоо хүйтэн сэрүүн нөхцөлд бол одоо тоосго илс хийгээд бүрэн даацсан системээр яг яаж ажиллах нь гэдэг туршилтыг бас хийхээр байгаа. Тэгээд одоо 10 сард ерөнхийдөө бүх туршилтуудыг хийгээд дуусгана. 10 сараас ахуулаад техникийн комисс, улсын комисс ажиллуулад 12 сард ашиглалтанд оруулах төлөвлөгөөд ажиллаж байгаа. Уг төсөл нь энэ оны 10 дугаар сард бүрэн дуусч туршилтын ажил эхлэхээр төлөвлөж байна. Туршилтыг ус, илс, хайрыг ашиглан хийх бөгөөд туршилт дууссаны дараа улсын комисс хүлээн авна. Үүний дараа 12 дугаар сард ашиглалтанд оруулахар төлөвлөсөн байна. Мөн дүүжин тээврийн кабинуудаас одоогоор 20 гаруй нь ирээд байгаа бөгөөд үлдсэн хэсэг нь эх 5 сарын хугацаанд багтаж нийлүүлэгдэхээр төлөвлөжээ.